За сайн байцгаана уу? Та бүхэний сайхан өдрийн мэндийг хүргэе. Яг одоо Монгол Улсын төв зэг болох Сквадрын талбай дээрээс төрийн захин үйлчлэгээ зохицуулалтын газрыг хэрэгжүүлж буй хөдөлгөөнд хурдан үйлчлэгээ нээлттэй хийж үйлчлэхэд бэлэн болоод байна. За одоо ингээм хамтдаа явж автобусаа занилцгаая. Хөдөлгөөнд хурдан үйлчлэгээнийхээ дотор талд орж ирсэн байна. За бид бүхэн автобусаа ерөнхийдөө хүлээлэг үйлчлэгээний хэсэг гэж ерөнхийдөө анхаас нь төлөвлөсөн. За иргэд маань энэ хүлээлгийн хэсэгт сууж байхдаа за энэхүү дэлгэцнээс өөрт хэрэгтэй захин ур чадварын сургалт контентуудыг авч захин ур чадрын мэдлэгээ дэвшлүүлэх боломжтой. Яг энэ үүдний хэсэгт байрлаж байгаа хурдан киоск машинаас төрийн хувийн хөгжлийн нийтдээ 1100 гаруй үйлчлэгээг авах бүрэн боломжтой байгаамаа. Монгол улсын ялсан хар одоо 2050 одоо бодлогын хүрээнд захин үндэстэн болох хүрээнд төрийн үйлчилгээний бүртэмжийг сайжруулах бүрд юм хөдөлгөөн цэгийг байгуулж байгаа. За операторын гормоор бол одоо нийт 232 цэг хэдийн чанд нийслэл орон нутагт 232 цэг тэгээд сум хороодод ороод эхэлсэн. За хөдөлгөөн цэг бол ингэж анхны одоо өнөөдөр нээлттэй хийж байгаа яг юм хүн ам төвлөрсөн олон нийтийн арга хэмжээ болоод за хотын захаар нь туслан даагрын зам төрийн үйлчлэгээ өргөхээр ингэж зохион байгуулж ажиллаж байгаа. За хүмүүс ихэнхдээ өнөөдрийн байдлаар бол шалгалтын тухайлт авсан байна. Мөн зөвлөгөө мэдээлэл бол 53 ширхгийн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Зөвлөгөө мэдээлэлдээ нөгөө захин ур чадвартай холбоотой зөвлөгөө мэдээллүүд өгөө явсан байгаа. Одоо хурдан цэг, явуулын цэг, Улаанбаатар марафон шиг ийм олон нийтийн үйл ажиллагаа явуулж байгаа газар байх юм бол бас захин үйлчлэгээ зохицуулалтын газар руу хандаад захиалж болно шүү дээ. Янз бүрийн олон нийтийг хамарсан ажил 6 сарын 1-нд ч гэсэн одоо хүүхдийн маягийн үйл ажиллагаа энд явагдана. Тийм үед бол ингээд нэг цэг явуулын цэг очиод үйлчлэгээ үзүүлчих юм бол хүн заавал тэгэл төвжирэл үүсгээл одоо дүнжин гаруй руу Мишель Экспо руу яваад байх. Эсвэл хорооныхоо үдэнд очиж очих шаардлагагүй шүү дээ. Одоо 20 минутын хот гэдэг байгаа чи ерөөсөө л энэ. За төрийн захин үйлчлэгийн зохицуулалтын газраас төрийн одоо үйлчилгээг хүн хуулийн этгээд иргэдтэй хүртээмжтэй хүрэх байдлаар бол хэд хэдэн төрлөөр төрийн үйлчлэг хүргэж байгаа. За нэг нь бол операторын гормоор төрийн үйлчлэг хүргэж байгаа. За хоёрдугаар киоск түүсэн машинаар ингэж хүргэж байна. За гуравдугаарт бол бид нар юм хөдөлгөөнд цэгээр буюу явуулын цэгээр төрийн үйлчлэгийг иргэдтэй бол ингэж хүргэж байгаа. Ялангуяа бүх нийтийн одоо гэдэг юм олон нийтийн арга хэмжээнд дээр төрийн үйлчилгээг бол явуулын байдлаар хүргэх. За мөн хүн ам төвлөрсөн одоо цэгүүдээр за 100-ны цагт бол цуслангийн бүсүүдээр ч гэдэг юм төрийн үйлчлэгийг хүргэхээр юм хурдан цэгийг бол хөдөлгөөнд хурдан цэгийг бэлтгэж одоо иргэдтэй одоо төрийн үйлчлэг хүргэхэд ингэж бэлэн болголоо.